Тэ. За үчимэнд манайхан тэгээд шеэрлээ түгээгээд өгөөрөө. Бүгдөө шеэрлээ түгээгээд өөрөө тэгээд ардсан намын энэ шинжилтэй холбоотой, шинжилсэн бүртгэлтэй холбоотой ардсан намын одоо энэ дотоод сонгуулийн зохион байгуулалттай холбоотойгоор хүмүүс ялангуяа улс төр сонирхдаг хүмүүс маш их анхааралтай хандж байгаа. Ялангуяа энэ эрүүл саруулаар асуудалд ханддаг тэр ардсанаар хүмүүс ардсан намын одоо нэг үзэл баримтал дээр очивол энэ намд ихтгэл найдварах гээд ингээд элсгээд ингээд хараад байж байгаа. Яг энэ цаг момент дор ардсан нам өөр үзэл баримтал дээр очиж чадахгүй юу гэдэг асуудал сөхөгдөж байгаа юм аа. Тэгээд яагаад үзэл баримтал чухал байгаад байдгийг бэ гэхээр энэ улс төр гэдэг юм чинь өөрөө энэ улс төрийн нам гэдэг юм улс төр хийнэ гэдэг чинь улс төрийн нам өөрөө улс төр хийнэ гэдэг нь идеологи буюу улс төрийн үзэл баримтал дээр суурилж улс төр хийдэг. Тэгэд тийм үзэл баримтал нь байна уу юу гэж хүмүүс хараад байна л та. Ялангуяа энэ ардсан нам дээр яагаад хүмүүс энэ ардсанал хүмүүс илүү анхаарал тавьж хараад байдаг юм бэ гэхээр энэ нам өөрөө эрхчлөөний үзэлтэй нам учраас либерал үзэлгээтэй нам учраас хүмүүс хараад байгаа. Энэ яг та нэг хомосууд хүн сүрэг те энэ нэг аливаа юмны учир жанцанг ойлгодгүй хүмүүс бол либералыг хараал гэж ойлгоод байдаг. Либерал үзэл гэдэг бол эрхчлөөний үзэл. Эрхчлөөний үзэлтэй хүн бол эрүүл саруулаар асуудалд ханддаг. Тэгээ эрх зүйлэн тунгаах чадвартай байдаг. Аливаа юмны зөв бурууг тунгаах тэр тархитлагыг нь ажиллаж идэг. Өөрөөсөө бие дааж асуудалд ханддаг. Хамгийн ёс суртахуун хүмүүс бол эрхчлөөнд илүү их хайртай байдаг. Тэгэд энэ эрхчлөөний нам буцаж бий болох юм уу? Энэ Монгол улсын энэ өнөөдрийн үйл явдлыг тэгээ энэ сүүлийн 10 жил засагласан Монгол ардын намын дээрэм тонол хулгай тэ хэдэн их 80 төгрөгийн дээрэм тонол хулгай энэс улс үндэстнээ Монголоо тэ энэ бузар булаа юмнасаа салгаж чадах юм уу? Төргөд байгаа энэ дээрэмчтэй цомдох юм уу гэдэг. Эрх чөлөөг иргэдтэй авчирч хүн бизнес эрхлэгчтэй энэ эрх чөлөөг нь олох юм уу гэдэг. Тэр өнцгөр ингээд эрүүл саруул ухаантай ардсан намыг ингээд хүлээж байгаа. Яаж шинжлэхдэх нүгэ харж байгаа юм ардснал хүмүүс байгаа. Тэгэд тийм учраас ардсан нам үзэл баримтал дээр очих юм уу гэж хараад байгаа байхгүй. Эрхчлөөнийхөө үзэл баримтал дээр очих юм уу? Тэр либерал үзэл баримтал дээр очих юм уу гэж хараад байгаа юм. Мэдээж ингэх юм бол энэ эрүүл саруул ухаантай хүмүүс чинь ардсан намын гишүүн болоод дэмжихэд бэлэн болоод байгаа. А юу саад болоод байгаа юм бэ гэж. Ардсан нам доторх энэ үйл явдлыг ингээд хүн болгон анзаарч байгаа. Тэгээ ингээд нэг халтмаагийн Батхулга гэдэг нэг юм дээрэмч ингээд толгойлуулсан хэсэг хүмүүсийг ингээд энэ намаас гарахгүй болохоор хүмүүс цэрэг цухтаад орж ирч чадахгүй байгаа байхгүй. Мөнх баясгалан шиг ингээд эрхчлөөний үзлийг их оронгуйчүүдийн үзэлгээд ингээд солиорог галзуураад байж байгаа тийм эмэгтэйг хараад хүмүүс цухтаагаад байгаа байхгүй. Сайн хүүгийн Ганбаатар шиг ингээд улс үндэстнээ хорлоод гадны хөрөнгө оруулалтуудыг ингээд задлан эсэргүүцдэг. Монголчуудыг хорлох гэж ингээд улаарч идэг энэ хүмүүсийг хараад энэ эрхчлөөний нам руу чинь үзэл санаан дээр чинь хүмүүс ирэхгүй байна. Тийм болохоор аюу тодорхой болох ёстой. Одоо ялангуяа энэ арчлын гэргээгээд байгаа те энэ өөрөө энэ эрхчлөөний үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ишчдэг. Энэ юмыг гэргээг өгч байгаа бол хамгийн түрүүнд энэ манай намд орж болохгүй хүмүүсээ зарлах хэрэгтэй. Энэ нацист буюу хит үнзэрхэг үзэлтэй бохир цэвэр цус ярьсан энэ үндэсний үзэл биш үү? Энэ үндэсхэг үзэл. Энэ улс үндэстнийхээ эрх ашигын эсрэг байдаг юм нацист үзэлтэй, фашист үзэлтэй те бусдыг алж хашаадыг дүүжлээ төр хувийн хвшлийн түншлэл гэж солиороод байгаа энэ фашист үзэлтэй хүмүүс бол энэ нам руу зүглээж хэрэггүй. Бас социалист үзэлтэй хүмүүс те энэ төр дүнчийг авах ёстой, бүгдөө тэгшгэн хувааж идэх ёстой гэдэг энэ хувийн хвшил рүү дайрдаг төрийн өмчийг төр эрх мэдлэг дээр байгаа хүмүүст өмчийг төвлөрүүлж дээрэм тонол хийхийг хүсдэг. Энэ социалист үзэлтэй, коммунист үзэлтэй
өөрөөсөө өөр үзэл бодолтой хүмүүсийг буудаж авч шатаа гэж хэлдэг. Энэ коммунист үзэлтэй хүмүүс бол энэ нам руу бол зүглээд хэрэггүй юм байгаамаа. Тэгэд энэ эрх чөлөөний үзлийг хамгаалахын тулд энэ нам дээр хүмүүс орж ирэхийг хүсэж байгаа. Гэтэл яг нөгөө талд нь яг энэ эсрэгээр ийм фашист, нацист, социалист, коммунист нөхдүүд ингээд энэ нам дотор ч байгаа болохоор өргөж цухтаага залуучууд ингээд одоо яг шинжлэхдэх нь үү те арслан нам яг үнэхээр одоо ингээд байр суурин дээр эрх чөлөөнийхөө үзэл баримтлал дээр очих юм уу гэдэг. Энийг ажиглаад сууж байгаа. Тийм болохоор би арслан намынхаа удирдлагуудад хэлээд байгаа. Та нар маань энэ үзэл санаан дээр очоо. Ялангуяа манай намын дарга бол тэр хавар милэгийн эренг те орчуулсан Маргаret Thatcher-ыг орчуулсан энэ бол үнэхээр гайхамшигтай номнууд. Тэгэхээр яг энэ үзэл баримтлал гэдэг юм дээр ингээд намын дарга нь ингээд манлаад байгаа учраас бүгд энэ үзэл баримтлал дээр очиж бид дотоод зохион байгуулалт тэр нөгөө нэг ив нэгдэл мэгдэлгээд идэг те энэ нөгөө үзэл баримтлалын огтлцол бий болох тэр юм чинь бий болно. Яагаад арчсан нам өнөөдөр хүртэл ингээд үзэл баримтлалын огтлцолгүй яваад байсан юм бэ гэхээр хүчээр ингээ эвс нэгдүүлэх гэдэг байна шүү дээ. Тэр боломжгүй зүйлийг энэ 24 оны сонгуул, 20 оны сонгуул чинь харуулчлаа. Тэгээ намын даргаас ган төмөр ярьж илээ шүү дээ. Бүх практикуудыг хангахын тулд ингээ миний алдаа байсан юм аа. Одоо ихэн намын даргыг зогт гэрлийг одоо бол ингээд практикуудын эрх ашгийг хангахын тулд бус үзэл баримтлал яваад бол бидэнд боломж байгаа гэдэг намын ган төмөр дарга өөрийнхөө алдааг хэлчихсэн шүү дээ. Би практикуудыг хангахын тулд ингээд асар их алдсан юм аа гэж. Тэг яг үнэн ингэж энэ фракцлн гэдэг чинь доороо хамжлагтай болоод нөгөө үзэл баримтлалгүйгээр ингээд хүмүүсийн бөөгнөрл төрд гарахаар дээрэн болдог гэдгийг энэ сүүлийн 10 жил Монгол Ардын намын дээрэмчд харууллаа шүү дээ. Бид яг энэ эсрэг баримтлан дээр нь очих гээд байгаа учраас энэ цэвэр бохир цус ярьдаг нацист энэ үнчийг хурааж авъя дээрэмдээ хувийн хвшлийг устгахыг сүнөө гээд байгаа энэ төр дүнч авч дээрэмдээ гээд байгаа энэ социалистууд, фашистуудаас салах ёстой. Тэгжээж энэ нам өөрөө яг үзэл баримтлал дээр очино. Бидний нам дотор хэрүүл хараад байхгүй болно. Яагаад гэвэл энэ чинь яг ойролцоо үзэл санаатай хүмүүсийн огтлцол бий болоод байгаа учраас энэ чинь зарчим ярьдаг болно. Бодлогын мэтгэлцээнүүд явдаг болно. Ганцхан эрхчлөөний үзэл санаан дээр суурилсан бодлогын мэтгэлцээ энэ нам дотор явдаг болно. Парламент дотор бол мэдээж юу гэдэг нөгөө талд нь байгаа зүүнтнүүдтэй яагаад гэдэг асуудлаар ингээд хоёр үзэл баримтлалаа хамгаалаад аргументууд төвшүүлээд маргалддаг. Энэ бол парламентын мэтгэлцээ. Арслан нам дотор яг юм үзэл санааны хүмүүс цугларчих юм бол тэр Хайк Митц эдийн засгаа яриад те. Тэгээд тэр Джон Локийг тэр Декартийн тэр улс төрийн философиудыг яриад тэгээ Монтескийн засаглалын тэгээ Томас Хоббсын тэр засаглалын юунуудыг яриад бид ингээ хоорондоо ингээ Жан Жак Руссогийн нийгмийн гэрээний тэр засаглалын хуваарлтуудыг ярьж ингээ хоорондоо мэтгэлцэж ингээ энэ өөрөө философийн мэтгэлцээнүүд бий болоод тэгэхээр энэ чинь лидерүүд төрж идэг. Одоо бол үнэхээр яг ингээ арслан нам дотор ингээ хүчтэй лидергүй байгаад байна л та. Тэр 90 онд яг тэр арчлалыг авчрахад манлаж гарч ирж чадсан тэр миний хүндэлдэг ах нар шиг тийм лидерүүд дутж байна яг. Тэгэхээр яг энэ мэтгэлцээ өнөөдөр энэ Монголын арчсан намыг аварна, Монгол улсыг аварна. Монголын хөгжлийг зөвд голдрлуу нь оруулна. Тэрнээс биш төр засаг өөрөө хүмүүсийг сайхан амьдруулдаг, тэ энэ улс орныг хөгжүүлдэг субъект нь ерөөсөө биш байхгүй та. Хүмүүсийн боломжийг олохоор хөгждөг юм а гэдгийг 96 онд тэр Монголын арчсан холбоо явж засаг барьж байхдаа харуулсан шүү дээ. Бүх боломжуудыг нэгээд өгсөн хүмүүс бүх дэлгүүрүүдийг бараагаар дүүргэсэн. Тэгээ одоо элбэг хангалуун амьдралыг чинь их сурвалжин тэр 96 онд хийсэн реформ шүү дээ. Реформ гэдэг байгаа юм маань бол зоригтой шинжлэхэд үйл явц шүү дээ. Тэ эсрэгээр нь ингээд тэр юмнуудыг устгаж яг зоригтойгоор шинжлэхэд үйл явцыг хэлээд байгаа хэрэг. Тэгэхээр энэ арчсан нам өнөөдөр зоригтой шинжлэгдэж үзэл санаан дээр очие гэж байгаа бол хамгийн түрүүнд энэ Халтмаагийн Батболго мөнх баясгалан сайн хүүгийн Ганбаатар мэтийн энэ фашист, нацист, коммунистуудаас салах хэрэгтэй. Тэгжээж энэ үзэл баримтлал дээр очино. Энэ зөв голдрол руугаа явна. Ингэжээж арчсан нам өөрсдөө эргээд иргэдийнхээ итгэлийг авна. Иргэд энд итгэнэ.
Яагаад гэвэл хувь хүн өөрт нь байгаа тэр эрх чөлөөг нь хамгаалаад эхлэхээр л итгэнэ. Мэдээж халамж хүсдэг тэ нийгмийн хамгаалал халамж хоёр өөр. Тэр мэдээж тэр яг халамж хүсдэг тэгээд нэг хүнийг дахин шүтдэг тэ өөрийнх нь амьдралыг сайжруулах юм шиг ойлгодог. Тэр хомосууд хүн сүрэгч угаасаа дэмжихгүй болсон намайг. Яагаад гэвэл тэд чи эрх чөлөөнд хайргүй байхгүй та. Тэр эрх чөлөөнд хайртай хүмүүсийг бид нар итгэлийн авахын тулд альцсан нам үзэл санаан дээр л очихоос юу арга байхгүй. Тэгэхээр шинжлэлээ ингэж хийгээсэй гэж хүсэж байгаа. Тэгэд энэ хаврын чуулганаар нэлээд хэдэн их хурлын гишүүдийн нэрс орж ирэх гэж байгаа юм билээ. Тэгээ бушуухан шиг оруулж ирээд тэр хүмүүсийг авч үлдэхгүй байгаараа манай танаа нам гэхгүйгээр тэр Сайнхүүгийн Ганбаатар тэр Халтмаагийн Баттуулгын нэр орж ирэх юм билээ. Тэгээ тэднийг өгөөд явуулаарай. Бити манай нам мам гэдэг ингээд үзэл баримтлалгүй хүмүүсийг хамгаалж үлдэхийг бити бодороо альцсан намын гишүүдээ. Хавар орж ирэхээр та нар өгөөд явуулаарай. Тэр Монгол Ардын намынхан тэр ховдын орон байрны хулгайч тэр боломоо молдормоо тэр амраа эсгэлээ дээрэмчд оруулж ирэх юм билээ. Тэдэртээ зүг өгөөд явуулаарай. Бити авч үлдээрээ. Өнөөдөр альцсан намд бүртгүүлэх байгаа хүмүүс өөрөөсөө хамгийн түрүүнд асуух асуулт. Чи эрх чөлөөнд хайртай юм уу? Чи өөрийгөө бие дааж амьдрах тэр чадан чамд байгаа юм уу? Тэр төр шүтэж амьдрах юм уу? Өөрийнхөө бүтээсэн юм руугаа хандаж амьдрах юм уу гэдэг чамд тийм итгэл үнэмшил байна уу? Чи бусдын эрхийг зөрчихгүй, бусдыг алж дүүжлээ шатаа гэж тийм юм ярихгүйгээр чи бусдын эрхийг хамгаалдаг. Хин нэг ингээд гүжилдэж гүтгэдэггүй. Чам тийм мөн чанар дотоод мөн чанар чинь байна уу? Тэ? Гуравт нь гадны хөрөнгө оруулалт гэж энэ эдийн засаг гэж юу юм бэ? Гадаадаас хөрөнгө оруулалт орж ирэхгүйгээр Монгол улс явахгүй гэдгийг ойлгодог. Үнэхээр тэр эдийн засаг нь ингээд чөлөөтэй байх тэр боломжтой тэр үе таалгыг нээх тэр ихтгэл үнэмшил чамд байна уу? Ядаж энэ гурван асуултанд өөрөөсөө асууж байгаа альцсан намын гишүүн болоороо. Энэ яагаад гэвэл алчлын гэргээ гэдэг байгаа чинь энэ үзэл санааны илчгсэн гэргээ олцоод байгаа хгүй та. Тэгэхээр үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийн тулд ийм дотоод ихтгэл үнэмшил чинь өөр чинь байна уу юу? Төр дүмж аваад хүмүүсийг сайхан амьдруулъя, төрд очихороо хүмүүсийг сайхан амьдруулдаг гэдэг ийм шууд утгаараа ийм социалист сэтгүүлтэй хүмүүс байх юм бол энэ нам руу зүглээд хэрэггүй. Энэ нам аль болохоор төрийг цомхон байлгах, аль болохоор төрд өмчгүй болгох, аль болохоор төр бизнес хийдгүү, бусдын боломжийг бизнес эрхлэгчдийн боломжийг хулгайлдаггүй байхтай. Иргэдийнхаа тэр өөрсдөө хэрхэн яаж альж төрхийн шийддэггүй, хүмүүс өөрсдийнхөө амьдрах тэр орчин нөхцөлөө өөртөө бүрдүүлэхэд нь саад болдгоо төр засагтай байх. Аснам ийм концепттой нам. Яг энэ дээр очих ёстой. Энэ концепцоо мөрийн хөтөлбөр болгож явна. Тэгэхээр энэний эсрэг үзэл бодолтой байгаа хүмүүс бол энэ альцсан нам руу зүглээд хэрэггүй. Тэгээ би энэ их хурлын гишүүдээс асуумаар байгаа Баярмаа гишүүнээ, Ганбат гишүүнээ, альцсан намын гишүүдээ нөгөө харбины гэрээ юу болсон бэ? Хаврын чуулганаар энэ сонсгож явах юм уу? Юу болсон бэ? Иргэдэд мэдээлэл өгөл дөө. Амар ойлгомжгүй байдалд очичоод байна шүү дээ бид нар өөрсдөө ахаад. Альцсан намын тэр Туван гэдэг нөхөр оролцсон болохоор тэр харбины гэрээг сөхөж чадахгүй байгаа юм уу? Халтмаагийн Баттуулгаас айгаад байгаа юм уу эсвэл оюун эрдэнэ тэр 0 эрдэнэ хулгай дээрмэн тэр харбины гэрээг сөхөхгүй юм уу? Тэр нээлттэй сонсголоо хийхгүй юм уу? Энд чинь хасар алдагдaltaал юм яриад байна шүү дээ тэр гэрээ чинь бидэрт үзүүлэхгүй болохоор мэдэхгүй нь яг гэрээг. Тэр мэдээлэл аммаар байна. Тийм болохоор альцсан намын гишүүдээ та нар мэдээлэл өгөөж энэ харбины гэрээгээс сөхөж яриа. Энийг дэлгэж яар. Нөгөө нэг Монгол улсын ерөнхий сайд ерөнхийлөгч хүн биш хууль засаглана гэж одоо хуулиа засаглууллаа та. Монгол Ардын нам дээр байгаа тэр дээрэмчтэй манай намд байгаа энэ Халтмаагийн Баталгаар толгойлуулсан дээрэмчтэй хуулийнх нь өмнө авч шалгуул та. Нөгөө хууль ёс чи яасан бэ? Нөгөө хууль засаглана гэдгсэн чи. Монгол улсын хууль хяналтын байгууллагууд энэ хуулиа биелүүлдэг ийм рүү яваа. Альцсан нам энийг нэх ёстой шүү дээ. Бидний хийх ажлын яагаад гэвэл альцсан нам нийгмийн гэрээ буюу үндсэн хуулийг хамгаалах үүрэгтэй нам. Төрийг биш, иргэний эрхийг хамгаалах үүрэгтэй нам баггүй да. Тэгээ иргэдийн боломжийг хулгайлцсан энэ хүмүүстэйгээ асуудал ярьдаг нам баггүй юу? Тийм болохоор альцсан намын гишүүд энэ рүүгээ анхаараа. Энэ бол
Манай нам танаа намын асуудал биш ээ. Энэ иргэний эрх буюу бидний нөгөө нэг суур эрхчлөөний философи чинь суур руу халтаад байгаа учраас энийг хамгаалахгүй бол энэ нам цаашаа явахгүй. Тэгэхээр энэ нийгмийн гэрээ буюу иргэнийхээ эрхийг хамгаалдаг нам байх ёстой. Хуулиа хамгаалдаг нам байх ёстой. Тэгэхээр энэнийхээ төлөө явдаг ийм сөрөг хүчин буюу хяналтын нам байхын тулд үзэл баримтал дээр л очих ёстой. Эрхчлөөнийхөө үзэл баримтал дээр л очих ёстой. Туван Төв аймгаас манай намыг төлөөд сонгогдсон байж болно. Халтмаагийн Баттуулга Хөвсгөл болгон Эрдэнтээс манай намыг төлөөлөө сонгогдсон байж болно. Гэхдээ эдгээр чинь үзэл баримтлалын маань эсрэг, иргэний эрхийн эсрэг гэмт хэрэг хийсэн болоо эдгэргээ явуулаач. Тэр сайн хүүгийн Ганбаатар гэдэг энэ Монгол улсын эдийн засагт хэлэх тэр үйл явцыг дандаа эсэргүүц жадалж яадаг те. Энэ хүмүүсээ явуулахгүй мó. Одоо улсаараа тог тасраал ингээл балраал ингээд те бүгдөө ингээл бохомдолтой ингээл байж байна. Эдийн засаг хямарчлаа гэж хүн болгоо ингэж байна. Энэ төр данхааснаас чинь болж 44 их 80 төгрөгийг оюун эрдэнэ хулгай хийснээс болж Халтмаагийн Батлагтай нийлж хулгай хийснээс болж энэ Монгол улсын эдийн засаг сөхөрлөө шүү дээ. Бөөн төрийн компаниуд бий болгосноос бол тэнцээч идэлэг уулаг дээрэмт хонолж тэнд л байна шүү дээ. Тэг хувийн ишл рүүгээ дайраад ах юм. Энэ хувийн ишлийг хамгаалдаг нам чи ардсан нам шүү дээ. Чөлөөт өрсөлдөөн чөлөөт эдийн засгийг хамгаалдаг нам чи ардсан нам байхгүй да. Хувийн ишл рүүгээ дайрж байгаа бол энэ нам руу зүглөөд хэрэггүй. Тэгэхээр энэ зарчмуудаа барьдаг орон нутагт эрх мэдлийг өгөхийн төлөө явдаг нам бол ардсан нам. Орон нутгийн бие даасан байдлыг хангахын төлөө явдаг нам ардсан нам. Иргэний хяналтыг бий болгохын төлөө явдаг нам бол ардсан нам. Тэгээд тэр watchdog гэдэг нь тэр иргэний хяналтын засаглалыг бий болгохын төлөө явдаг нам бол ардсан нам. Иргэдтэй иргэний боловсрол олохын төлөө явдаг нам бол ардсан нам. Иргэдтэй мохор сүхцгээр харанхуй нөхрөө дагуулж явдаг нам биш. Иргэдтэй иргэцүүлэн тунгаах тэр боломжийг нээж өгдөг тэрийг мэдлэгээр цэнгэлж яадаг нам бол ардсан нам. Энэ ойлголтоор ардсан нам өөрийнхөө концепцийг гаргаж авах ёстой. Тэгээ энэний эсрэг байгаа хүмүүс бол энэ рүү зүглээд хэрэггүй. Тэгээ тэр их хурлын гишүүн байна уу, ерөнхийлөгч байсан хүн байна уу, хэн байх нь үл хамааран тийш явж болохгүй. Тэгээ яаралтай ардсан намын ялангуяа Ганбат гишүүнээ, Баярмаа гишүүнээ та нарт итгэж जैन яаралтай тэр нээлттэй сонсголч юу болсон юм бэ? Тэр харьбины гэрээнээс сонсголч яг юу болсон? Тэрийг айгүй тодорхой мэдээлэл өгөөч хүмүүст. Тэр Туван гэдэг нөхөр чинь үнэхээр яачаад байгаа юм. Тэгээ Халтмаагийн Баттуулга чи яачаад байгаа юм. Энэ төмөр замын нээлттэй сонсголж явсан шүү дээ. Тэрнийхээ араас хууль зүйн сайдаа та өөрөө толгоодод явсан шүү дээ энэ хоёраа. Тэгэд одоо тэрнийхээ араас яваач яагаад таг болчиход байгаа юм? Нүүрсний хулгай асуудлаар та 2 удаа сонсголт хийсэн шүү дээ. Батмөрийн 2 гишүүн хууль зүйн сайдаа. Та тэгээ энэхээ араас өөрөө яваач. Танд одоо эрх мэдэл шүү дээ. Танай засгийн газар чи авилгатай тэмцэнэ гэдсэн биз дээ. Авилгачтай тэмцэнэ гэдсэн биз дээ. Тэгээ тэр авилгач чинь ингээд хулгай дээрм хийчихэд ингээд чимээгөө суулгаад ах юм уу? Хүний өөрөө намгүй. Тэгээ энэ Монгол улсын эрх ашигын эсрэг энэ үндэсний эрх ашигын эсрэг энэ хулгай дээрм болвол бусдын боломжийг хулгайлсан. Одоо энэ нүүрс танк орж ирнэ гэдэг үлгэрээс болж өнөөдрийн тог цахилгаангүй байгаа байдал чинь эхэлтэй шүү дээ. Ардсан нам засаг барихаараа яагаад реформ хийх гэж хүсдэг вэ гэхээр зоригтой үйлдэл хийх гэж оролддог байхгүй дээ. Одоо Чимдийн сайхан бэлгийн засгийн газраас хойш 10 жил Монгол ардын нам ингээ 12 дахь жил ингээ засгалж байна. Одоо энэ 28 он хүртэл. Энэ 12 жил дотор 5 толгой шүнийг төсөл оруулж ирсэн үү? Багнуурын станцыг төсөл оруулж ирсэн үү? Шивээ овоогийн цахилгаан станцыг төсөл оруулж ирсэн үү? Эрдэнэ бүргийн цахилгаан станцыг төсөл оруулж ирсэн үү? Эгийн гол шиг цахилгаан станцыг төсөл оруулж ирсэн үү? Ямар ч төсөл оруулж ирээгүй. Монголын ингээд өдрөөс өдөрт ингээ хүмүүсийн хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед бидний эрчим хүч хүрэхгүй байна гэдгийг бүр олон дахин ярьсан. Энэ Орос Украин хоёрын дайны дараа үеэр чинь манай энэ гад байж байгаа энэ чөлөөт нийгмийн, чөлөөт ертөнцийн, эрх чөлөөт улсуудын элчин сайдууд гарч ирээд танад юу нэг чинь цахилгааны чинь асуудлыг, эрчим хүчний чинь асуудлыг шийдэе гэсэн шүү дээ. Тэгээ энийг чив чимээгүй байж байгаа л өнгөрөөсөн хүн чинь энэ 0 эрдэнэ үсттэй. Ашиглаагүй шүү дээ ингээд тийм ээ.
Тэгээ энэс чинь бол бид өөрсдөө хохироод байна. Тэгээ алс нам энэний төлөө явдаг энэ чөлөөт эдийн засгийн бий болгодог тэр эрчим хүчийн чөлөөлдөг тэр хувь хвшлийнхнийг оруулж ирэх тэр үүд хаалгыг нээж төрийг цомхон байлгаж тэр дээрэм тонол хийдэг тэр хувийн төрийн өмчүүдийн чөлөөлж энэ нээлттэйгээр зарж урж ингэж энэ цомхон болохгүй энэ чинь хулгай дээрэм арилахгүй. Тэгээ нэгэнт гэмт хэрэг хийсэн хүмүүстэйгээ хариуцлага тооцдог. Эннийхээ төлөө явдаг нам багц тоо. Тийм учраас алсан нам руу орж байгаа энэ үзэл баримтлал дээр ирж байгаа гэдгийг ямагт сайн ойлгож гişүүд маань өөрсдийгөө би үнэхээр эрхчлөөний үзэлтэй муу юм уу энэ либерал үзэлтэй хүн муу юм уу биш юм уу гэж өөрсдөөс асууж ижиж орж ирээ. Тэгэхгүй тэгэл одоо бол яг та Монгол ардын намын нөгөө нэг хулгай дээрэм хийсэн тэр 44 их 80 төгрөгний энэ Халтмаагийн Баттуулга 0 эрдэнэ Лувсан намтраа оюун эрдэнэ эдгээр дээрэмдсэн 44 их 80 төгрөгийн хулгай мөнгө дүүрэг чинь алсан нам руу урсж орж ирж байгаа. Зарим газруудад нь тийм юм тэгээд ингэжэн тэгжэн тэдэн гişүүдийг ингэжэн тэргээд. Гэхдээ ахаад ийм юм хийх юм бол энэ нам шинжлэхдэггүй. Тэгэхээр үзэл баримтлал чинь өөрөө ихтгэл үнэмшил чинь өөрөө үзэл баримтлал дээр байна уу? Энэ эрхчлөөний үзэл баримтлал надад байгаа мó ихтгэл үнэмшил байгаа мó гэж өөрөөсөө асууж иж нам руу орж ирээ. Тэгэл нэг юм баахан тэжээвэр хүмүүс байгаад эргээд энэ нам нь өөрөө ингээ буцаад энэ улс үндэстнээ хорлоод энэ гэж юус ойлгохгүй. Тэгээ нэг баахан худлаа цэвэр зүсээрж их орон гэж солиорсон хүмүүс. Тэгэхээр ийм биш ээ. Энэ бол Монголыг хорлож байгаа хэлбэр. Тэгэд хүн биш хууль засгалдаг болсон болох ёстой шүү. Энийг алсан нам хамгаалах ёстой. Монгол улсын ерөнхийлөгч тэгээд энэ дээр та чи өөрийнх нь ухнагийн хөрсгөх хүн өөрийнх нь хэлсэн үг шүү. Хүн биш хууль засгалдаг болох ёстой гэж. Угаасаа юм байх ёстой. Энэ чөлөөт нийгмийн мөн чанар. Тэр энэ рүүгээ явах ёстой. Одоо тэр Халтмаагийн Баттуулгын Лувсан намтраа оюун эрдэнэ сэжээгддэг хүмүүс ховдын тэр хор элементийг очоод халзан бүрэгтэй очоод эсэргүүцэл ингээл энэ Монголд ашигтай Монголын эдийн засаг тэлэх болгоныг очиж эсэргүүцэж байна. Тэгээд нэг зохион байгуулалтаа хэдэн ахмадууд суулгахтай хөрх амт нөгөөд нь юу гэж ярьж байгаа юм гэдэггүй. Тэтгэр нэмэгчээд оюутлогоо хөөж гарах гэдэг ийм галзуу юмараа сууж байгаа байхгүй. Олон 10 оюутлогоо нэгдэх юм бол өөр шин тэтгэр олон дахин нэмэгдэнэ. Тэгээ бусдын өмчийг дээрэмдэж аваад бидэнд үг гэдэг юм. Тэгээ тэр хүмүүс чинь өмчгүй болчих юм бол дараа нь таны өмчийг дээрэмдэнэ. Тэгээ ийм ойлгохгүй тийм хурмч дахнуудыг суулгачаал тэгэл ингээл энэний ард бол ойлгомжтой шүү дээ. Энийгээ шалгаж тагнуул. Энэ халзан бүрэгдэйгээ шалга тэ энэ ажлаа хий. Энийг шахдаг нам нь энэ хуулиа биелүүл хуулиа дээдлж ингэж хамгаалдаг өөрсдөө хуулиа биелүүлж шаарддаг шахдаг засгийн газраа шахдаг нам нь арчилсан намаа. Иргэний хяналтыг бий болгож энэ хуулиудыг өөрчилж иргэний хяналтыг бий болгох. Иргэдээс хулгаас нь тэр боломжуудыг буцааж олох гэж явдаг нам байх ёстой. Бизнес эрхлэгчдийнхээ боломжийг хулгаалдаггүй хулгаас нь тэр боломжуудыг буцаад тэр бизнес эрхлэгчид нь олгодог нам арчсан нам байх ёстой. Тэр ийм үзэл санаатай нам руу битгий ийм төр дүмж авъя, бусдын өмчийг дээрэмдэж авч өөрөө идэх гэсэн ийм шунхаа сэтгэлтэй төр гэдэг нэрийн дор тэ эзэн биегүй төр гэдэг юм дор засгийн газар гэдэг дор авчирч өөрсдөө бүх өмчийг хулгайж иддэг. Энийг одоо сүүлийн 10 жил ойлгохын дээр л ойлгосон шүү дээ. Улаан нугаа автобуснаас ахуулаад тэ тэр 44 их 80 төгрөгийн хулгай байна, төмөр замын хулгай байна. Тэг концепт гэрээнүүдийн хулгай байна. Аптек гэрээнүүдийн хулгай байна. Жижиг дунд үйлдвэрийн сангууд байна те боловсрол эрүүл мэнд бүх сангуудыг дээрэмдсэн шүү дээ. Төр дээрэмдэг тэр төр гэдэг юм чинь хэн нэгэн эрх мэдэлтэн очиж сууж байгаа чинь төр болоод шүү. Тэрчээж очиход тэр хүн л дээрэмдэж шүү дээ. Тэгээ энэний эсрэг болж өгвөл иргэдэд өөрсдөнд нь мөнгөний үлдээдэг байлгахын төлөө энэ нам арчсан нам ажиллах ёстой. Тэгэхээр энийг ойлгодог ийм үзэл санааг итгэж үнэлдэг ийм хүмүүс орж ирэхэд ингээ биелийн эрүүл сарвал ухаантай юм алцнаал хүмүүстэй бие даасан шийдвэр гаргаж чаддаг аливаа юмны учир зүг ойлгож эргцүүлж чаддаг хүмүүс ингээ арсан нам руу сурталцуу сууж байгаа байхгүй. Яг ийм үед нь эргээд бид нар энэ хиншуугаан ба энэ шүүрт мөнх баясгалаа энэ жонхоо батлага эдэр шиг ийм коммунистууд, фашист, нацистуудтай бид нар ингээд буцаад нэг сав руу орчих юм бол арсан намаас энэ арцнаал хүмүүс чинь бүгд нүүр уруулна.
Тэгээ энийг ойлгож удирдлага маань бас ажилласаа гэж хүсэж байгаа маа. Таахан юу асуулт өнөтэй нэг ганц хоёр асуулт өгч байна. За хамгийн сүүлд нэг юм коммент ирсэн байна. 2016 оны сонгуулийг чиний ах Батүл сонгуулийн тогтолцоо буруу явуулснаас болж 10 гаруй жил ялагдлаа. За чиний ах үзүүгүй сайхан бэлэг гадныхантай нийлж улс орноо томсноос хойш ард түмэн үзэхэ байлаа энэ намыг гэсэн байна. Энэ нэг юм сонгуулийн хуулийн дээр одоо гэсэн Батүл ахын бид өөрийн зөрчилдөг юу? Би бол энэ пропорционал байх ёстой гэж үздэг. Манай үйл ах бол жижиг морьштор байх ёстой гэж үздэг. Энэ дээр одоо үйл ах итгэл үнэмшлийн бид өөр зөрчилдөг энэ дээр. Тэгээ 10 жил Монгол ардын нам засаглалаа шүү дээ. Тэгээд тэр хэмтийн сайхан бэлэг хулгай хийсэн бол яагаад ганц удаа нэг юм баримт гаргаж иж тавихгүй байгаа юм. Захыг илбэгдэрч гэдэг хүн хулгай хийсэн бол яагаад ганц их баримт авчиж гаргаж тавиад АД-г мэдгэлийгээд ингэсэн гэхгүй байгаа юм. Зүгээр л хар пропагандагаар тулд тархиа бохирдуулчаад тэгээд тэрнгээрээ ингээ итгэж үнэмшиж явж байгаа бол одоо яалтаа билээ тийм үү. Зөв нэг ганц факт баримт гаргаж ирээ тавил л та. Ингээд хулгай хийсэн юм аа гэдэг. Эдгээр чинь 10 жил засаглалаа шүү дээ. Халтмаагийн батлагтаа нийлж 10 жил засаглалаа. Тэгээ 10 жил засаглахдаа тэгээд ганц баримт гаргаж ирээ тавил л та. Ганцхан баримт гаргаж ирээ тавьчих. Тэг ямар ч баримт байхгүй ингээл галзуу юм бичээл ингээл эн чинь бол зүгээр л монхог хүмүүс зориулсан үг шүү дээ. Тэр хүн сүргээр миний хэлээд байгаа тэр монголчуудад зориулж чамайг ядуу амьдруулахын тулд хэн нэгэн дайсан зааж өгдөг те популистууд зүнднүүд. Одоо нөгөө ерөнхий сайд бас оюун эрдэнэ элбэгдэрч гэх хүнтэй л байлцсаар агаад 5 жил байлаа. 5 жил байлаа шүү дээ. Тэгэхээр тэр хоорондоо одоо тэр цагдаа прокурор мөрдөх албан бүгдээрээ л оюун эрдэнэ мэдлэлт байсан. Тэгээд тийм эсрэг юм бол баримт нотлогоо гаргаад шүүгдээ өгөх хэрэгтэй шүү дээ тийм үү? Тийм шүү дээ. Хамгийн түрүүнд баримт нотлогоо өгөх хэрэгтэй шүү дээ. Хаана яг тийм хийцэн. Халтмаагийн Батуулагч нь үзээ яддаг ганц хүн үстэй тэр элбэгдэрч чинь. Одоо энэ Зантаа хүүгийн хол ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байсан. Тэр ганц баримт гаргаж ирэхгүй яасан. Ганц баримт гаргаж ирээд энэ хүмүүсийг ялахгүй яасан бэ? Нийгэмд зүгээр цовдлж үзүүлсэн шүү дээ. Энэ Вышинский онол гэдэг байгаа нэ. Энэ Сталины үед ерөнхий прокурор байсан юм баггүй юу? Андрей Вышинский гэдэг. Энэ хүн Вышинский гэдэг энэ хүний онол баггүй да. Эхлээд нийгэм цовдлоо. Тэр хүнийг унгааж бушилж байгаа. Тэр хүнийг тэгээд дараа нь яллахад амар байдаг юм а. Тэгээд болж өгвөл зодож байгаад өөр нь хэргийг хүлээлгэчихээ яргалж агаад. Манайд яг энэ технологи явсан шүү дээ 37 оноос эхлээд. Тэгэл буудчихна. Тэгээд буудсан шүү дээ. Тэгэд ийм технологи явсан. Одоо энэ чөлөөт нийгэм чи юу вэ гэхээр хамгийн түрүүнд нотлох баримт авахгүй да чухал нь. Тэгээд ямар нотлох баримт байгаа даа. Тэр нотлохоо баримт байгаа бол ингээд ингэсэн юм а гэдэг ингээд нэг ганц хэрэг нотлох баримт үзүүлчих хэлтэй. Тэгээд тийм байхгүй юмд итгээд тэгээд энэс бол зарцсан нам мууданч гэж юу аах вэ? Алсан намын гол шалтгаан юу гэдэг юм бэ гэхээр үзэл баримтлгүй болсон байхгүй да. Тэгэд хүмүүс харахаар эв нэгдэлгүй байна гэдэг. Тийм эв нэгдэлгүй бид нар яагаад гэвэл би тэр фашист үзэлтэй хүнтэй чинь таарахгүй. Тэр нацист үзэлтэй хүнтэй чинь таарахгүй. Тэр социалист коммунист зүүнтнүүдтэй чинь таарахгүй би. Яагаад гэвэл би эрхчлөөний үзэлтэй байхгүй да. Энэ нам өөрөө либерал нам, эрхчлөөний үзэлтэй нам. Тэг миний итгэл үнэмшил эрхчлөө байхгүй да. Тэр чи яг бидний эвлж нэгдэх юм бэ? Ийм байхгүй. Тэр нийлж яваад улс үндэстнийг хөгжүүлдэг тийм нам биш. Улс төрийн нам ер нь улс үндэстнийг хөгжүүлдэг, засгийн газар ч улс үндэстнийг хөгжүүлдэг юм биш. Хувийн хвшлийн энэ улс үндэстнийг авч ширж явдаг. Хүн өөрөө яаж амьдрах вэ? Өөрөө л мэднэ. Тэрнээс төр засаг оролцоод хүмүүсийг сайхан амьдруулдаг юм биш. Тэр энийг ойлгодог ийм эрхчлөөний үзэлтэй юм байхгүй бэ? Тэр энэ эрхчлөөний үзэлтээр маань энэ баахан фашист, коммунист, социалист тэр ийм нацистууд ирсэн байгаа болохоор бид нар таарахгүй байгаа юм. Тэгэхээр зүгээр л ингээд манай соо хайлтгэр ингээд бид нар замаараа тэдэр жимээр явуугаа. Тийм учраас одоо яг энэ үзэл санаагаараа ялгараад одоо яг үзэл санаан дээр л арснаа очиж энэ арснаа буюу эрүүл сарвал ухаантай хүмүүс чинь биднийг дэмжиж явна. Мэдээ санийх шиг бичээд байгаа юм хомос үед хүн сүрэг болвол тэгэл Монгол ардын намынхаа халамж өгч байгаа тэр нэг 50,000 төгрөг нь аваад саналаа өгнө шүү дээ тэд чинь. Нийслэлээр тэр шуудаа гурлыг аваад саналаа өгнө. Тэд угаасаа бид нар тэрийг саналыг авч чадахгүй. Яагаад гэвэл энэ 44 их 80 төгрөгийн нүүрсний хулгай мөнгө нөгөө тал чинь байгаад байгаа байхгүй. Бид нар мөнгөөр өрсөлдөд дийлэхгүй. Арцнаа үзэл санаагаар л яална.
Үзэл санаанд итгэдэг хүмүүс олон байх тусмаа биднийг дэмжиж хамгаална. Эрхчлөөнд монголчууд хайртай, төрөлхийн хайртай. Тэр яг 70 жил бидний эрхчлөөг нухчин дарах гэж оролцсон. Тэгтээ монголчуудын яг мөн чанар эрхчлөөнд хайртай. Хүний ирэхээр 60 гар өөрөөр ирэхээр зов гэдэг философитой хартсан байхгүй. Тэр эрхчлөөнд хайртай монголчууд. Тэгэхээр бид нар эрхчлөөгөөс хамгаалж чадах юм бол энэ үзэл баримтлалаас хамгаалж чадах юм бол бид ялалт ойрхон байгаа. Амжилт ойрхон байгаа. Энэ хамгийн түрүүнд үзэл баримтлалаа хүмүүст ойлгуул түгээн дэлгэрүүлэхэд энэ намын гишүүч нь чухлаа. Тэгтээ ийм итгэл үнэмшил үзэл баримталтай гишүүд нь чухлахаас биш хүний тоо чухал биш шүү. Хүний тоо чухал биш. Тэгэхээр энийг аягүй сайн ойлгосоо гэж хүсэж өнөөдрийн лайв хийгээд байгаа. За ахад нэг дэмжсэн ганц хоёр коммент байна. Яг л хэлж байна да. Яг нэрэл тийм дээ гэсэн. За яг ийм итгэл үнэмшлэл байна да. Сүүлийн 10 жил ийм үзэл баримтлалтай лайв үзсэнгүй гэж нэг хүн талархсан мессеж бичсэн байна. Тэгээд Ардсан намынхан маань ингээд энийг илүү сайн ойлгоод ингээд гишүүн болгож байгаа хүмүүс хамгийн түрүүнд та нарын эрхчлөөний ишчт болгож байгаа шүү. Тэгээд цэвэр бохирч ус ярихгүй, өмч дээрэмдэх тухай энд ярьж болохгүй. Бусдыг сайхан амьдруулна гэдэг ийм домг ярьж болохгүй. Тэ? Бусдын баяр бүтээсэн юм дээрэмдэж авъя гэдэг ийм сэтгүүтэй байх юм бол та энэ намруу зүглээд хэрэггүй. Үндсэн хууль буюу нийгмийн гэрээ энэ баталгаажсан бидний иргэд хоорондоо хийцэн нийгмийн гэрээн дээр чинь шашин шүүдлэг, яс үндэс, нас хүүс, тэ? Үл хамаарч энэ хүнийг ялгуурлан гадуурхахыг ингээд бид нар чинь хоорондоо тохироод хийцэн гэрээд байхгүй. Тэгээ энэ үндсэн хуулийг энэ нийгэм гэрээг дэвсэлж байгаа хүмүүстэй чинь би яаж хамт явах юм бэ? Боломжгүй болчиход байгаа учраас энэ сүүлийн бараг 5-6 жил 6-7 жил ингээл энэ үзэл санаа нэг юм байдгийг ингэдэг ингээл энэ ах нараараа яриулаад өөрөө яриад хичээгээд яваад байгаа юм. Тэр энэ үзэл баримталгүйгээр энэ нам өөрөө цаашаа явахгүй. Монгол улсын хувь тавилан үзэл баримтын эрхчлөөгээр дуусна. Энийг хамгаалдаг нам бол ардсан нам. Хувийн хвшлээ хамгаалдаг, иргэнийхээ эрхийг хамгаалдаг нам бол ардсан нам. Төрийг хяндаг нам буюу энэ дээрэмчдийн хяндаг нам бол ардсан нам. Тэгэхээр би ахаад хэлье. Баярмаа гишүүнээ, Гамбат гишүүнээ, Харбины гэрээ яасан бэ? Хариулаарай. Тэгэд манайхан түгээгээ шеэрлээд өгөөрөө. Тэгэд Монгол улсын ерөнхийлөгчөө та нөгөө нэг хүн биш хууль засгалдаг болно гэсэн яасан бэ? Энэ 0 эрдэнэ энэ Жонхогийн энэ оюун эрдэнэ Алтмаагийн Бат тулгын багийнхны хулгай дээр нь энэ яагаад шалахгүй байгаа даа? Энэ хоёроо чи нүүрснээ ерөнхий хууль зүйн сайдын хоёроо чи өөрөө энэ нүүрснээ сонсоход төмөр замын сонсголыг хийсэн шүү дээ. Бүгдөө нэг юм мэдж байгаа. Тэгээ өнөөдөр яагаад хууль хяналтын байгууллага ажиллахгүй байгаа? Цагдаач яагаад ажиллахгүй байгаа? Авилгатай тэмцэх газар ч яагаад ажиллахгүй байгаа? Улсын хурлын гишүүдээ. Та нар томилсон шүү дээ. Буцаад татах хэрэг нь та нарт байгаа шүү дээ хурлын гишүүдээ. Авилгатай тэмцэх газрын дарга чинь авилгатайгаа тэмцэхгүй байгаа бол та нар энийг солих хэрэг чинь байгаа шүү дээ хурлд. Тэгээ энийг татаж оруулж ирж асуудлаа ярил л да. Прокурор тэр гацчаад байгаа бол тэр жаргал сайхан прокурорыг их хурл та нар томилсон шүү дээ. Асуудлыг оруулж ирж ярил л да. Тэр нэг ийм бодиттой алхам хийгдэг, энийг шахаж шаарддаг нам алдсан нам шүү. Монгол ардын намын дээрэмчид хизээч авилгатай тэмцэхгүй. Эдгээр өөрсдийнх нь системийн онцлог нь энэ. Тэр удирдах зүйлгээд байгаа хүмүүс нь хэн том хөрцтэй тэр том хөрзөөрөө төргөд байгаа тэр эзэн биегүй өмчийг дээрэмдж авна. Төсвөөс дээрэмх хийн. Тэрнгөөрөө доор байгаа хэдийгээд хижээдэг. Угаасаа эдний систем нь авилгын систем юм. Монгол ардын нам. Эдний өөрсдийнх нь соёл нь энэ. Тэгээ эдрээс бол бидний Монгол улсыг ингээд тийм авилгалаар ингээд магсгадаг, тэмцдэг, энэ үлгэр сүүлийн 10 жил засаглахдаа Монгол ардын нам сүүлийн 10 жил засаглахдаа өнөөдөр авилгалын индексээр 120 дугаар байдлаа шүү дээ. 72-оос. Тэгээ ингэж л засагладаг шүү дээ эднэр. Угаасаа эдний өөрсдийнх нь бүтцийн соёлны дээрмийн бүлгийнх нь энэ соёлны нэмж яах юм.
Тэр өдөрцүүлгээд байгаа тэр дээрэмчтэн толгойлогч хэдэн хүн байдаг. Тэд нар хэн том хурцтэй тэрнгөр л хурцээр хутраж авч байгаа сэгсрэл нөгөө идэгээ доодох идэгээ тижээж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм учраас эдгээр төрийг томсгож дээрэм хийхин тулд ард түмэн эх орон төрмөр гэж ярьж байгаад бусдын өмчийг дээрэмж авч байгаа төр гэдэг юмд авч байгаа өөртөө эрх мэдэлээр байж байгаа учраас тэрийг л хулгай хвчлээ ярьдаг шүү дээ. Би маш тодорхой энийг ойлгодог хүмүүс гацсан намын гишүүн байх ёстой шүү. Төрийг ер нь дээрэмчин л гэж ойлгох ёстой шүү дээ бид нар. Аль болохоор энийг хазаарлаж барьж явах ёстой. Төр хүчлэх болоод ах юм бол иргэдний эрх хомигдчихэд, бизнесийн эрх хомигдчихэд, чөлөө төрөлтөө байхгүй болж идэг. Чөлөөт эдийн засгийн байхгүй болж идэг. Тэгээ энийг ойлгодог үзэл санаатай хүмүүс алдсан намын гишүүн байна. Тэгэхээр намын одоо энэ арчлын гэргээ ингээ 2 сарын 1-нд нээлттэй гэсэн 10-наас эхлээд ингээ шинжилсэн бүртгэл явахад өөрөөсөө хамгийн дөрөнд энэ үзэл баримтлалын асуултуудыг асуудаг байгаасаа тэгээд үнэхээр манай намын гишүүн байж болохгүйгээ өөрсдөө шийдээсэй гэж хүсэж өнөөдрийнхөө лайвыг хийсэн юм а. Тэгээд ялангуяа энэ хууль засаглахын төлөө энэ алдсан нам явна шүү. Заавалчгүй явна шүү. Хэн нэгэн манай тал танаа тал биш. Энэ хуулийн өмнө хүн бүхэн эрхтгч байна гэдэг байгаас нь хуулийн өмнө бүгд эрхтгч хэрэгтэй байхгүй да. Тэр нь хоёр иргэн биш. Төр хуулийн өмнө очдог, иргэнтэйгээ очиж мэтгэлцдэг энэ эрх, энэний тухай яриад байгаа юм. Иргэдийнхээ эрхийг хулгайлцсан төрийг хуулийн өмнө аваачдаг, шүүхийн өмнө аваачдаг энэний эрхийн тухай яриад байгаа юм. Тэрнээс хоёр иргэний тухай юм уу эсвэл эрх мэдэлтэй эсвэл энгийн иргэн хоёрын тухай ойлголт биш. Төргөд байгаа тэр эрх мэдэлээр сууж байгаа хүн энэ засгийн газрын бодлого дээр шийдвэр гаргасан хүн иргэнийхээ өмнө очиж шүүгтэр очиж хоёулаа маргалдаг. Энийг иргэний эрх гэдэг энэ үндсэн хууль эрх гэдэг байгаа юм. Тэгээ энийг ойлгодог, энэний төлөө тэмц дуурдаг ийм нам бол алдсан нам аа. Тэгэхээр энэ үзэл санаануудыг ойлгодог ингээд хүмүүс байгаасаа өсөж байгаа хгүй да. Тэгээ цааш нь ярихаар аягүй урт болчих гээд ингээд лайв ингээд өндөрлөө. Тэгээ шеэрлээ түгээгээд өгөрөө манайхаа тий. За тэгээ анхаарал тавьсанд баярлалаа. Баярлалаа. За энэ хамгийн сүүлд яг нэг энэ залуу шиг зөрөгтэй шудраг ярьдаг хүн байна уу? Чадахгүй ойлгохгүй бол алуу бол доо гэж мессеж хийсэн байна. За ингээд комент илгээсэн асуулт асуусан хүмүүстээ баярлалаа. Бүгдөөнд нь баярлалаа. Баярлалаа.